Хай. Энэ 7 хоногоос гадаа хөдөрж байна. Хүүд өвлийнхэн курсыг гаргаж өгье. Шинээр курсыг авсан. Хүүгийн өнгөрсөн жилийн курсыг нь багтцсан. Үгүй багтаагүй юм байна. Зүгээр муутцсан. Өнгөрсөн жил би амар муу сонголт хийгээд хүүд амар чанар муутай курсыг авч өгсөн. Тэр нь яаж яхад өмсөд сар болоогүй хахад нь нөгөө нэг цахилгааныхын жижиг төмөр нь ингээд гараад ирдээ штэ тий. Бүр салаад тэгээд бахаар хавчаад үзүүрт нэг оёод ингээд чангалсан ч гэсэн эргээ мултарчаа олчихгүй. Нэг тийм гачин курсыг авсан билээ. Тэгээд ч юу н харахад нэг гачин харангуйтай юм би саралтаж маралтаад тэгээд дээр эсвэл явжаад шинэ курсыг авч гисэн. Гэтэ энэ курсыг нөхөр сонгосон байхгүй юу? Би болохоор арай жоохон уртхан бүкст авсан курсыг авчий гэдгсэн чинь нөхөр яах юм бэ? Өдөр болгон тэгэл гадаа биеийн тамирт орд юм чам. Хөдөлгөөний хорьсон урт курсгээр яах юм бэ? Хүн курсыг аваад өчөө. Гүүж хараач хахад амар гээд тэгээд ч Бээжингийн үйл ямар нэг хүйтэн болоод идэв биш. Богинохон байхад даахгүй гэдгээд байсан. Тэгэд би нэг арьсмаар том авч өгье гэсэн. Тэгсэн чинь ханцуун жоохон урттаад тэгээд би за яах вэ? Тэгээд энэ жилдээ ингэж өмсөө дараа жил дахиад өмсчихгүй гэдгсэн чинь нөхөр за бити хотлоо яриатай. Одоо хизээд хийжсэн. Чи дандаа л ингээл нэг арьсмаар том авч өгдөг. Тэгээд тэрий чинь тэр жилдээ л өмсөл завааруулаад дараа жил нь өмсөх харахгүй болгочтой үстэй хизээ нэг хүлээжээ дараа жил өмсчихсэн. Тэгснээс зүгээр таарсан юм авч өг гээд. Надаас зөрчигөөд яг ингээд таарсан нэг датасын нийтдэг курсыг аваад өгцөө одоо тэгээд явах тий. За өнөөдөр би өглөөнийхэн цаг уучаад сургууль орж жоохон судалгаагаа хийхээ. Тэгсэн чинь сая амир нийтдээ сургуулийн нэг Пакистан залуу мессеж чүнгүүтэй. Чи өнөөдөр яахын сургууль дээр ирэх юм уу? Ирэхүүл хоёлаа хамтдаа хоолнд ороод хамтдаа номын санд хичээлээ хий. Чигшиг заа. Яа би тэрнтэй тэрэнгүү өөрөө сургууль руу очиод өөрөө цайнд орчод өөрөө номын санд орчих байсан. Заавал тэгэл тэрнтэй заавал хамтдаа байх нь бас юу ч үгүй. Ер нь ихтэй манай сургуульд гадаад оюутнуудад Пакистан залуучууд яг доктор, мастерт аягүйх сурдیں۔ Тэгээд тэд нар за яг хичээлийн яриач яг тэд нар бол ер нь мэрэгжилтэй сайн тэгээд дээрэс нь дэлхийн топ сэтгүүлд нийтлэл хэвлүүлэхтэй бас айгуу чадварлаг гэдэг болохоор ер нь манай сургууль Пакистанаас ер нь оюутнууд айгүйх авдیں۔ Тэгээд тэд нар ч одоо тэгээд ихэнх нь нэг 30 орчим 30-аас дээш ч юм уу насны залуучууд гэдэг болохоор ингээд юм. За надад бол ихэнх нь жоохон шалин юм шиг санагдаад идэв. Тэгэл бүр танихгүй шал өөр мэрэгчлэх юм байж за хүний WeChat энтрийг харж байгаа л тэгэл танилцыг ороод ирдэг. За тэнгууд нь би авахгүй штий. Тэнгууд асуух юм байна чи намайг авчих энтрийг тэгээд идэг. Тэгээд авчихаар зүгээр ингээд шал хэрэггүй юм асуун за зүгээр ингээд хүнийг сонирхсан байртай. Тэг яаж чад миний нөгөө WeChat-ны профайл нөгөө туранхай үеийн зураг хийсэн болохоор намайг амар хөөрхөн гэж бодд юм яа тийм ч гэж. Хүн чинь ингээд мэдээж профайл дээр айтайхан зураг хийн штий. Тэнгүүтээ дээр хэд оны өмнө гадаад оюутнуудын нэг хурал алсан. Тэгсэн чи тэрэн дээр л нэг хүн намайг харчиж тэнгүүтээ би чамайг харсан шүү энэ тэрийг амар тэнэг заа. Тэгээ яах гээд ан гэдгсэн чи хойлоо одоо уулзсан юм болцъя гэдгээ тахлаар нь үгүй би сургуулаас гадуур амьдарч юм а гэр бүлтэй амьдарч энэ төр гэсэн чи тэр чинь хамаагүй надад чамд хэлэх юм байна мэн гэ мангартаа тахлаар нь би чамайг юм гачин юм бичээд байвал багш хэлэх шүү гэдгсэн чи гинтээ айсан юм хайшин. Оо sorry madam ёо изаасан мэдгүй ямар ч гэсэн нэг тийм гачин шалиг юмнууд байгаад идэгин. Өнөөдөр бас амар нийтдээ номын санд би нөгөө ном бичүүлэх гэсэн чинь миний карт уншигдахгүйсэн байхгүй би тэгээд нөгөө номын санд залуугаас энийг янзлаад өгөөд тэгсэн чи тэр надад янзлж өгөнгөө нөгөө миний нөгөө сурагчийн үнэлгээг авсан мэсэ тэнгүүтээ чи Монголоос ирсэн юм энэ төр гэтгэлэр нь би тийм ингээд тэгсэн чи энд бас нэг монгол оюутан дандаа ирдэг. Тэгээд надаа монгол нэг үг зааж өгсөн гээд тэнгүүт нь би за юу гэж зааж өгсөн гэсэн чи бөддөө гэтгэхгүй юу. Тэнгүүт би бүр гайхаад юу сонсч юу гэж бодоод юу нэ дахиад хэлдэ гэдгсэн чи бөддөө энэ үгийг мэдгүй байгаа мó энийг монгол хүн болгоо мэддэг гэж зааж өгсөн гээд тэнгүүт нь би нөгөө пэусгээр хэлсэн хараалаа үгүй шүү гэж бодоод за тэгээ одоо яах вэ гэж бодсон шүү дээ. Тэгээ тэрийг айтайхан хэлчихгүй яг ингэж хэлсэн бөддөө гэд. Шал нэг яа би угаасаа тийм хараал мараал ерөөсөө хэлдэггүй. Гэтэ зүгээр тэрийг шалаад дагаад хэлчлээ. Уучлаарай за. Тэгээ яаж яхад бас нэг хараалтай холбоотой нийтэд юм санаанд орчлоо. Нөгөө
90 замын үдийн хил гарахад яг нөгөө шалган хэсэг дээр тэгэл хүмүүс бүх ачаа бараагаа аваад буугаад шалганаар нэвтэрдээ штэ тий. Яг тэр үеэр за бас нэг 100-ны яг нөгөө нэг амар сезоны үе болцсон мэсэ. Би яг тэгээд хил гараад ижсэн чинь тэгэл нөгөө 8-ч амар том гахаа бараагаа чирээл ингээл яваад идэв гэсэн штэ. Тэр үе яахгүй. Тэгээд нэг ахт гисэн чинь нөгөө ингээд яг паспортаа үзүүлдэг хэсэг дээр ингээд ийм шугам газраар зурсан байдэн штэ. Тэгээд тэр шугамны ард дараагийнхан хүмүүс нь очирлох хэвээр тэгсэн чинь нэг ах болохоор тэрний ур зогсчихсан ахгүй хамаг ачаа бараагаа хажуудаа тавьцаа. Тэгсэн чинь нөгөө нэг хятад хилийн тэр байцаагч нь наа шугамныхаа ард зогс гэтгсэн чинь өөрөө хойшоо зогссон байхгүй. Тэгсэн чинь энэ ачаа бараагаа аваад бүгдийг хойшоо зогсооч гэд хятадаар тэг өрлөөд исэн байхгүй. Яг хөө тэр ах хятад хэл мэдгүй л ах гэхдээ угаасаа хинч ойлгомжтой юм байсан шүү дээ. Ачаа бараалуун заагаал хойш нь заагаал тэгсэн чинь нөгөө ах нь ингээл амар уртын нарахгүй ачаа бараагаа хойш нь түлхчихээд амандаа тэр пэгэр хэлсэн хараалыг хэлээд пэмэн гэд хэлсэн байхгүй юу. Тэгсэн чинь тэр хятад залуу гоо Монголыг мэдгүй юм байж тэр пэгэр хэлсэн хараалыг амар сайн мэддэг за. Тэнгүүтээ юу чи сая юу гэ би бэцтэй юу те чөөрө бэцтэй за амар ууртай тэг зэгнээд гэсэн чинь миний бүр инээ түрээд ямар ч Монголыг мэдгүй юм байж явж тэр хараалыг юу сайн тогтоогож хичээлсэн гэж бодоод чи тэрнгээрээ бас амар хэрэлдэж энэ төр. За өнөөдөр гурлаа гадуур хоолжээ. Бид гурав тэгэд моол дотор дими сэлгүүцээ явж ирсэн чи урд нөгөө лотерей зардаг. Нэг дэлгүүрээс нь тэгээд тэндээс нөхөр тэгсэн чи гурлаа нэг лотерей хосч үзийгээд тэгээд би болохоор нэг хусмааргүйс юм уу дими мөнгө өрхийн нэмэр гэж бодоод тэгээд нөхөр болохоор 10 юанэ 5,000 төгрөгийн лотерей авсан. Хүү болохоор 20 юанэ 10,000 төгрөгийн лотерей авсан. Тэгээд нөхөр болохоор юу ч хажаагүй тэгсэн чи хүү болохоор тэр нь ингэдэм бил ингээд хусгаар нэг тоо гарч ирэн. Тэгээд доор нь байгаа тоонуудыг хусгаар тэр анх гарч ирсэн тоотойгоо ингэж ижлэхэн тоо байвал мөнгө авдаг гэд. Тэгээд хүү болохоор аз таараа тэгээд 20 юан 10,000 төгрөг хожсон. Тэгэл яг үүндээ лотерей анх авсан мөнгө л эргүүлээд авсан гэсэн үг. Хэдийгээр аз таарсан ч гэсэн тэр чинь бас хэд баярлуул аюултай штэ. Дахиад хусах сэтэл төрүүлнэ. Тэгээ хүүдээ ямар ч гэсэн чи таарсан биш үү гэд. Тэгэл болцсон. За бай бай.